Тэгэхээр энэ дээр бас нэг анхаарах юмд бол ингээд байгаад байгаа. Ер нь бодлогын хүү бас 12% байна. Тэрнээс доошоо буулгах боломжгүй гэсэн асуудал яригч байна. Зүгээр Төв банкны зүгээс бодлогын хүүгээ бууруулах замаар магадгүй одоо энэ ямар зээлийн хүүтэй холбоотой асуудлыг зохицуулах боломж байна уу? Яг нь ер нь бодлогын хүч яагаад 12% байгаа вэ гэхээр одоо Монгол улсад байгаа нэг инфляц гэдэг нэг асуудал руу очдөг байхгүй. Инфляц бол одоо нэг жилийн 9% байгаад шүү дээ, тэ. 9%. За гэтэл зарим бараа бүтээгдэхүүн дээр наривчлаад харах юм бол 10% хүчтэй байгаа янз бүр л байгаа. Тэр учраас нөгөө нэг инфляцийг бууруулах асуудал бол аюул чухал болчиход. Гэтэл одоо би зүгээр инфляцаар ингээд хэлээ харъя л өнгөрсөн хугацаанд инфляц яагаад ийм өндөр түвшинд байгаад иглээ. Монгол улсын дотоодын одоо хүчин зүйлээс хамаарсан инфляц нь жилийн 9% инфляцийн бараг 70%-ийг хангаад байгаа. Бид нэр ингээд төрөөс хэтэрхий их зах зээлийг зохицуулаад байснаас болоод нөгөө нэг зайлшгүй одоо бүр ингээд нэмэхээс ураагүй байдал зарим зүйлийг авчиад байна шүү дээ. Жишээлбэл одоо эрчим хүч байна. Одоо станцууд бүр дампуурлаа гижиж арай гэж эрчим хүчний үнийг нэмсэн. Эрчим хүчний үнийг нэмэнгүү дагаад юмны үн өссөн. Энэ өөрөө инфляц нөлөөлж. За нөгөө талдаа дулааны үн. Одоо дулааны үнийг нэмж чадаагүй. Гэтэл одоо өртгөөсөө багаар бид нар одоо дулаанаа нийлүүлээд байдаг. Одоо яг сая бол одоо засгийн газраас бол одоо энэ 26 онд бол одоо ямар нэгэн одоо төрийн зохицуулалттай үнийг бол нэмэхгүй шүү гэдэг чиглэл өгсөн байлээ. Гэтэ энэ ингээ явсараа зайлшгүй тэр нэмэх шаардлага очиж шүү дээ. Бид нар одоо сая бензин хурдлаа. Яг бензин хурдлаа бид нар А92 гэдэг маш агаарын бохирдыг нэмэгдүүлдэг ийм одоо бензинийг стандарт хангахгүй бензинийг бид нар хамгийн бага үнээр бариад байдаг. Гэтэл яг бодит өртгөн болохоор нөгөө айлын машин эвдэрж чинь тийм үү. Нөгөө талд бид нар агаарын бохирдол үүсэж чинь. Ийм үнийг ингээ бариад хар чинь энийг одоо бид чөлөөлөх хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө компаниуд нь одоо Евро 5 стандарт хангасан тийм одоо бензин нэрлэг ийм гихмшлингээр за юу байна? Эрчим хүч дулаан байна. Бензин шатхуун байна. Одоо энэ одоо бид нар энэ түлш одоо Улаанбаатар хотод айл хөдийн төлөөд байгаа түлш шүү дээ. Энэ чинь бас л төрийн зохицуулалттай яваад байна. Орон сууцны конторууд байна. Бас л төрийн зохицуулалттай яваад. Энэ төрийн зохицуулалттай юмнуудыг бид нар ингээ хаажмаар зах зээлийн хөл рүү шилжүүлэх шаардлага байгаад байдаг. Тэгэхээр нэмчихээр нөгөө инфляц мань явчих гэдэг. Тэгээ энийг маш олон жил хоригдсон юм маань ингээд бас инфляцны нөлөө тодорхой хэмжээнд нөлөөлнө. Нөгөө талдаа болохоор бас энэ өрсөлдөөн бас бага байгаад байна гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл одоо жишээл гадаад зах зээл их бид нар ч одоо импортоор авдаг улсууд. Өрсөлдөөн бага учраас бас тэнд тодорхой хэмжээний нөгөө нэг юм монопол маягийн тийм ийм одоо өмнөд тогтоогд байна. Тэр нь болохоор бас нөлөөлөд байна. Нөгөө талдаа энэ тээвэр логистик бид нар одоо жишээл Улаанбаатар хотод бүх барааг оруулж ирээд зам үүдээр дамжуулж оруулж ирээд эндээсээ дахиад Улаанбаян үлгэр үуч ховд руу зөөгөөд ингээд энэ хооронд чинь тодорхой хэмжээний өртгүүд нэмэгдээд явсараад үн өсч очиод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тээвэр логистикийн ийм сайн төвүүдийг бид нэр байгуулах хэрэгтэй байна бүсчлээд. Энийг одоо хувийн сектор хийх боломжтой. Энэ дээр бид нар яаж дэмжих бодлогын хувьд энийг яах хэрэгтэй те. Ямар одоо татвар одоо босод дэмжлэг байх хэрэгтэй. Тэрийг тиймэрхүү бодлогуудыг бид нар гаргаж иж инфляцийг яав цаашдаа бууруулах гэдэг ийм бодлогыг олох хэрэгтэй байна. Инфляц өндөр байгаагийн бас нэг шалтгаан махны үн одоо бас юм тогтвортой өсөд байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь ямар зохицуулт шаардлагатай гэж бодож байна. Засгийн газар яг одоо нөөцийн мах гаргаж магадгүй энэ үнийг бууруулах тийм алхам хийх гээд ярьж байгаа шиг байна. Энэ дээр ер нь ямар одоо гарц байна гэж харж байна. Би одоо өөрөө бас нэг зүүн бүсээ сонгогдсон. Одоо улсын их хурлын гишүүн. Нөгөө талдаа бол одоо бид нар хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа салбараа хөгжүүлэе гэдэг. Бид нар өнөөдөр бол Монгол улсад ялангуяа зүүн бүсээс бол махны экспорт сайн хийж эхэлж байгаа. Махны экспорт сайн байна гэдэг чинь одоо малчтын орлого сайжирна л гэсэн үг үстэй. Тэгэхээр махны үн өсөөд малчтын орлого сайжрах нөгөө сууч хоримтлалтай болно. Зээл авах шаардлага багаснаа. Түрүүний минь яриад байгаа бид нар гаднаас зээл авч иж дотоодын зээл хэрэгцээ гэдэг нь багассан шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол махны үн өсөж байгаа бол нэг буруутгах юм бол байхгүй. Тэгтээ тэргүй эн чинь өөрөө нөгөө талд харьцуулж байгаа юм махны экспортын нэмэгдсэн хэмжээгээр махны үн өсөж шүү дээ. Нөгөө талд эрэлт өсөж байгаа учраас тийм ээ. Тэгээд тэр хэмжээгээр манай малчтын орлого сайжирч байгаа учраас энийг одоо бид нэр заавал ингээл зохицуулаад байх хэрэггүй. Энийг бол зах зээлийн зарчмаар нь явуулах нь зүйтэй л гэж хэлмээр байна. Гэхдээ яг хоо зүгээр зарим одоо амжиргааны өртөг багтаа айл өрхүүдүүд энэ махны үнийн өсөлт бас хүн дээр тусч байна л да. Ялангуяа энэ сашинд өгч байгаа үед тэгэхээр ер нь зүгээр яг малчтын орлого нэг талдаа сайжирч байгаа ч гэсэн нөгөө талдаа одоо иргэдийн орлого одоо нэмэгдэхгүй байгаа энэ нөхцөлд энэ бас нэлээд дарамт болж байна л да. Энэ дээр ер нь зүгээр ямар боломж байна гэж харж байна. Яг зүгээр Улаанбаатар хот бол өөрөө тодорхой хэмжээнд нэг юм махны нөөц бүрдүүлээд тэрийгээ ингээд иргэдээ арай бага үнээр гэж тийм үү те. Гэхдээ яг одоо тэр авсан үн, хадгалсан үн за нөгөө компаниудад төлж байгаа хувилдрыг хараад үзэх юм бол яг бодит үн хэд байдаг гэдэг асуудал бас байгаа шүү дээ. Ингээ харахад ингээд иргэдээ 15 мянган төгрөг өгöd байгаа юм шиг боловч тэр чинь төсвөөс тодорхой хэмжээр дэмжлэг өгөөд нөгөө компаниуд нь бэлдээд
За тэгээд тэнд чинь тодорхой хэмжээний зардал гараад хүү төлөвлөдөд ингээ явж байгаа. Энэ ингээ бодос айгүй бол үнэн те нөгөө 18 мянга л байгаа байхгүй. Хөнгө хэдийг нь харахад хөнгөлөд байгаа юм шиг боловч засаглал тэрсгийг нь төсвөл засгаас л те тодорхой хэсгийн зардлын дааж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг бодит зах зээлийн үнүүд адилхан л 17-18 мянга л байгаа хэл гэж би хэлмээр байна. Тэр хүн чинь өөрөө нэг зах зээлийн зарчмаар яг дээрэл нөлтөр яалчгүй гэж очив. Мэдээж тодорхой айлуудын хувьд бол ийм хүндрэл үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ууцны хоньны үн өссөн байна гэдэг. Тэгээд өнөөдөр энэ яагаад ийм байдалтай байна гэхээр нөгөө талдаа энэ чинь махны экспорт тодорхой хэмжээгээр яваад байгаа учраас нөгөө маханд экспорт хийж байгаа үн дотоодоо би тэд нар зарах үед харьцуулалт хоёр хийгэн шүү дээ. Бизнесмен малчд маань өөрсдөө тэр харьцуулалтаа ихээр ялчгүй тийм үнээр зарах хэрэгцээ байгаа.